Цагбаатарын Батболд иргэнд одоо уурлаж бухимдаад явах те одоо 100 мянган хүний гар үсгийг цуглуулад иргэдийн өргөдлийг авч хилцэх нь бол зүйтэй. Миний зүгээр хэлэх гээд байгаа болон одоо Даваасрын гишүүнтэй санал нэг байгаа юм нь юу вэ гэхээр парламентыг нэг ялангуяа одоо энэ шинэ 126 гишүүнтэй парламентыг бас нэг муухай харагдуулах албаар нэг улс төржүүлсэн сэвсэн ийм асуудлууд ер нь бол нэг ажиглагдаад байгаа. Нэг энэ 126 гишүүн л одоо үүнийг батлаад өөрсдөө л нэг давуу байдал ирэх одоо эдлээд байгаа юм шиг ийм хандлагыг бий болгоод байгаад нь бол жоох ихтүүцээд байгаа. 90 оноос хойш явж байгаа 97 онд 6 сар болгосон. За 2006 онд 12 сар энэ тэтгэмж болгосон энэ асуудал 24 онд сонгогдсон 126 гишүүнтэй бол уг нь холбоогүй юм байгаад. Тэг яг өнөөгийн нөхцөл байдалд тэртээ одоо 90 онд батлагдчихсэн хуулийг өнөө цагтаа одоо нийцүүлэн өөрчлөхийг бол дэмжиж байгаа. Давуу байдал эдлээд байгаа асуудал бас байхгүй. Ажилгүйдлийн тэтгэмж авахаас үл хамааран хөдөлмөрийн тухай хуулийн 82-ийн 1 дээр тухайн байгууллагт хэдэн жил ажилласнаас хамаарч ажил олгогч тэтгэмж өгөх үүрэгтэй. Даанч энэ үүргийг одоо өнөөдөр яг хэрэгжүүлж байгаа юу үгүй юу хөдөлмөрийн тухай хуулиа хүмүүс мэдж байгаа юу үгүй юу гэдэгт л санаа зовж байгаа. Өнөөдөр төрийн албан хаагчдын 9% цомгтголт өртсөн төрийн албан хаагчдаа төр энэ тэтгэмжийг өгж байгаа юу үгүй юу гэдэг бол бас асуултын тэмдэг. За зөвхөн улсын их хурлын гишүүд энэ тэтгэмж аваад байдаг асуудал бас огт биш. Таад маань одоо уг нь бол бүгднгийн адил тэгш авч үзнэ гэх юм бол 3 институцийн гуруула яг адилхан тэтгэмжтэй. За ерөнхийлөгчийн хууль дээр бол 93 оноос хойш насан туршийн одоо цалин бас авдаг. Засгийн газар ерөнхий сайд ажил эрхлээгүй бол 6 сарын одоо энэ тэтгэмж авдаг 2000 оны одоо хууль байна. Зөвхөн улсын их хурлын гишүүд парламентыг боорлоод одоо муулаад идэг нь бол ердөөсөө бас буруу. Үндсэн хуульч гэсэн бүгд адил тэгш эрхтэй байх талаар гадуурхагдахгүй байх талаар уг нь заасан байдаг. Улсын их хурлын гишүүний хүүхэд болж төрснөөрөө тухайн хүүхэд хичнээн мэдлэг чадвартай өөрийн одоо ур чадвараар өөрийн мэдлэгээрээ явсан ч гэсэн тэтгэлэгт хамрагдаж чадахгүй ийм нөхцөл байдлыг хүртэл бид нар бий болгосон. Тухайн хүүхдийн эрхийг бид нар ноцтой зөрчсөн. Гэхдээ энэ улсын их хурлын гишүүн чинь тийм баян хүмүүс биш шүү дээ. Цөөхөн хитгэн хүнээр төсөөлж бүгднийг ингэж хормоглон хилмигдүүлж хормоглон одоо муулж хүний эрхт нь бас халдаж боломгүй байна л гэж би хэлмээр байгаа юм. Тэгээ ажлын хэсэг ажиллаад бас тодорхой энэ хуулийнхаа дагуу гарч шийдлүүдийг олно биз. Улсын их хурлын гишүүний ах トゥ болсноороо төрд ажиллах эрхээ хасуулж эхлүүлсэн бизнесээ зогсоож үр хүүхдүүд нь хүртэл тэтгэлэг авах эрхээс одоо хасагдаж явж байгаа нь бол үнэхээр үндсэн эрхийн зөрчснөө гэхээс биш нэг давуу байдал олгосон асуудал багт биш ээ. Тэр цалингүй ажлын ингийн тгий гэдэг тэр олигархуудын үгээр биднийг төсөлж болохгүй шүү дээ. Бас харамсаж байна. Улсын их хурлын гишүүд болон төрийн одоо энэ бодлого шийдвэр гаргаж байгаа хүмүүс ч гэсэн өөрсдөө хариуцлагатай баймаар байна. Ижил тэгш хандмаар байна. Өнөө цагтаа нийцүүлээд яг таад маань хуулийн гаргалгаагаа гаргаж болно. Энийг бол нэг одоо эсэргүүцээд байгаа асуудал алга. За улсын хурлын гишүүн дахин сонгогдоогоо бол дараа нь ажиллаж байсан үеийнхээ ажлын нууц за хийжсэн ажлаа хэрхэн хадгалж нууцлах нь энэ бол тухайн хүний ёс зүй, ёс суртахуунтай холбогдож илэрхийлэгдэх асуудлаа. Энийг хичнээн ажилгүйдлийн тэтгэмжтэй холбож тайлбарлаач ажилгүйдлийн тэтгэмжээ аваад одоо өөр компанид тэр хүн үнэхээр ёс суртахуунгүй, ёс зүйгүй хүн бол ажиллаа л явна. Ялгаа байхгүй. Тэгэхээр энэ асуудал дээр бол мэдээж өргөдлийн болон төрийн байгуулалтын байнгаараа дэгийн тухай хуулийнхаа 95 дугаар зүйлийн 7 дахь хэсэг зааснаар за гишүүн өөр хуулийн төсөл санаачлаад улсын хурлын тухай хуулийнхаа 36 дугаар зүйл заасан хүрээ эзгархийн харанд хуулиа санаачлаад хилцүүлээд явах боломжтой гэж ойлгож байна. За тоталитар дэглэмтэй улсуудад бол мэдээж энэ ойлголт бол байгаа. Тийшээ судлаач хэрэггүй. Арчилсан тогтолцоот улсуудын хувьд бол
иргэдээс сонгогдсон гэдэг утгаараа иргэдээсээ илүү тэтгэмж давуу байдалтай байхыг гэдгийг бол тэд бол энд бол хүлээн зөвшөөрөхгүй, өөрсдөө тэр хүмүүсийн ёс зүйд нь, ёс суртахуунд нь байдаг учраас би бол энэ Солонгосын жишээг аваад байгаа. Би бол Солонгос улсын энэ ансамблийн гишүүд ямар тэтгэмж авдаг юм бэ гэдгийг бол зөвхөн энэ Солонгосын зүгээр сайтаас News.com гэдэг сайтаас ухаж олж харсан. За өөр бусад улс орны жишээ ямар байдаг талаар бол байнгын ороо энэ 3 сарын дотор асуудлыг хилцэх ч юм уу, одоо энэ хуулийн төсөл санаачлах уу гэдэг асуудлаа хэлэлцэж эхлэхдээ судалж танилццгаах баха гэж бодож байгаа. Миний хувьд бол нийтийн өргөдөл гаргаж. Хуралдаан даргалж байгаагийн хувьд энэ хуулийн лавлгаануудыг манай гишүүдээс харчаарай. Тэгэхээр нэг юм бас тодруулж хэлэхэд энэ 126 гишүүнтэй парламент бүрдснээсээ хойш улсын хурлын тухай хууль, дан ялангуяа өнөөдөр хилцэж байгаа энэ өргөдөлтэй холбоотой ямар ч зүйл заалттай холбоотой хууль санаачилж баталсан зүйл байхгүй. Тэгэхээр 1997 оноос хойш энэ бол ийм зохицуулттай байж ирсэн байна. Өргөдөл гаргагчийн зүгээс энэ бол өөрөө ингээд эрхтэгш байх, одоо давуу эрх олгож гинэ гэдэг асуудал үндсүүлийн зөрчилтэй байж магадгүй гэдэл асуудал тавьж байгаа бол энэ бол тэгвэл 1997 оноос хойш л явж ирсэн процесс болох гээд байгаа юм. Тэгэхээр бидхэд бас энэ яг ямар агуулгаар орж ирж ирсэн, юу зорж байгаа юм гэдэг зүйлийн нэстэ хурлын протоколоос нь аваад одоо үтсэн дээр байх 2026 он, 2020 он, 2024 оны 5 сард буюу энэ парламент бүрэн эрхээ одоо тий парламент үрдснээс өмнөх одоо хуулиудад бол энэ зүйл заалт орсон байгаа. Тэгээ өргөдөл гаргагчийн хувьд бол мэдээж энэ асуудлыг бусад иргэдтэйгээ адилхан байх зарчмыг ярьж байна. За миний хувьд бол бас энийг дэмжиж байгаа. Ингээд энийг бол цааш нь мэдээж өнөө үеийн цаг нөхцөл байдалтай бид энэ 126 та парламентаар иргэдийн төлөөлөл дуу хоолой болж энэ төрийн бодлоод одоо оролцох энэ л одоо үндсүүлийн өөрчлөлтийн дагуу сууж байгаа хүмүүс. Тэгэхээр энийг бол мэдээж иргэдтэйгээ адилхан энэ асуудлыг те цааш нь авч хилцээд явах нь бол зүйтэй гэсэн юм бол яг байр суурьтай байгаамаа. Гэтэ энэ дээр тодруулж хэлэхэд одоо өөрсдөө давуу байдлаар гэдэг энэ байдлыг бол бид нар бас ярихгүй. Танд бас түрүүн хэлсэн улсын баг хурал 1990-с 92 онд ч гэсэн энэ асуудал бас тавигдаад хуулинд одоо орж албарчсан нь бол 1997 он байгаа юм байна шүү гэдгийг бол тодруулж хэлье гэж бодож байна. 2024 оны улсын их хурлын сонгуулийн дараагаар бүрдсэн 126 гишүүнтэй парламент одоо харлуулах ажиллагаа байж болохгүй гэдгийг бол дахин хичээнгүйлэнгуйа. Нэгдүгээрт 90 оноос хойш явж байгаа энэ зохицуулалт нь 2006 онд өмнөх одоо албан тушаал дээр нь өмнөх одоо эрхэлжсэн ажил дээр нь эргүүлэн ажилуулах тийм боломжгүй бол ажилд эрхлэх хүртэл 12 сарын хугацаанд тухай бүр нь одоо тэтгэмж өгөх ийм заалт байсан. Түрүүн өргөдөл одоо гаргасан иргэн болвол 12 сар бүтнээр нь одоо нэг удаа өмнө нь бол 12 сар хүртэл хугацаа байсныг 12 сараар өгдөг болсон гэж өөрчилсөн гэж буруу ташаа мэдээлэл өглөө та эргээд хуулийн залтуудыг хараарай. Нэг нь болохоор ажилд эрхлэх хүртэл хугацаанд гэж томьёолсон байсан бол 24 оны 5 сард ажилд эрхлээгүй бол гэж үгнэл өөрчлөгдсөн болохоос биш 12 сарын хугацаанд нэг удаа 12 сараар нь өгж байгаа асуудал огт биш шүү. Төрөний одоо сандаг очир гишүүний хэлсэнчлэн маргааш нь шууд ажилд орсон ч бай шууд тэгвэл энэ тэтгэмж нь олгогдохгүй. Ажил хөдөлмөр эрхлэх хүртэл нь энэ бол тухайн сар бүрт нь яригдж байгаа асуудал байсан. Одоо ч гэсэн одоо байна гэдгийг бол хэлмээр байна. За гишүүд хөдөлмөрийн тухай хуулийг ч гэсэн бас онцолж уншмаар байна, ойлгомоор байна. Ажилгүйдлийн тэтгэмж авахаас үл хамаарч байгууллага тухайн ажилтнаа тэтгэмж өгдөг юм аа. Байгууллага гэдэгт төр, хувийн хэвшил, өмчийн хэлбэр үл хамаарч байгууллага хөдөлмөрийн хуулиар ажилтныхаа өмнө хүлээж байгаа үүрэг бий. Тухайн байгууллагт 6 сараас 2 жил хүртэл ажилласан бол хөдөлмөрийн тухай хуулийн 82-ийн 1-1-ээр хамгийн багадаа 1 сарын тэтгэмж өгөх үүрэгтэй 1 ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх. 82-ийн 1-2-т 2 жилээс 5 жил хүртэл ажилласан бол 2 ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг өгнө. Буюу хамгийн багадаа 2 сарын тэтгэмж өгнө шүү гэдэг үүргийг хөдөлмөрийн хуулиар үргэлжүүлсэн болно. 82-ийн 1-3 тухайн байгууллага 5-аас 10 жил ажилласан бол хамгийн багадаа 3 сар ба түүнээс дээш.
За 10 ба түүнээс дээш жил ажилласан бол хамгийн багадаа 4 сар, за түүнээс дээш одоо үндсэн сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгох үүргийг ажил олгогч хүлээж байгаа. За энэ дотор бол хувийн хэвшилч вэ, төр мөн адил орж байгаа. Төрийн албан хаагчдыг яг одоо цомхотгож байгаа энэ үедээ төр танд тэтгэмжээ өгж байгаа юу, үгүй юу гэдгийг төрийн албан хаагчид маань бас нэхэх одоо энэ боломж нь хөдөлмөрийн тухай хуулиар байгаа шүү. Маш олон төрийн албан хаагчид яг одоо бас ажил хөдөлмөргүй болж байгаа нь бол харамсалтай. Энэ бол одоо төрийн өөрийн алдаа байгаа. Тэгэхээр ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгож байгаа эсхээс үл хамаарч ажил олгогч эдгээр хуулийн заалтаар тэтгэмж олгодог юм шүү. Энийг бол та бүхэн маань бас маш сайн ойлгож, энэ хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байгаа энэ явдал нь өөрөө цаа дагуулгаараа үндсэн хуулийг бас зөрчиж байгаа шүү гэдгийг бас энд сануулах нь зүйтэй байхаа гэж бодож байна. Улсын их хурлын гишүүн бусдаас давуу ирэх, эдлэх ёсгүй. Би энтэй бол саналт нэг. Гэхдээ нөгөө талдаа зоос хоёр талтай байдагтай нэгэн адил. Давуу байдал эдлэхгүй ч дутуу байдлыг бас үүсгэмээргүй байна. Улсын их хурлын гишүүн болсноороо бусдаасаа дутуу эрэхтэй баймаргүй байна. Үнийг хэлье. Энийг ч гэсэн одоо бас ажлын хэсэг бас хараараа. Ер нь бол парламентын дархлааг бол маш ихээр сулруулж улсын их хурлын гишүүн бүр л одоо нэг л их баян аллерги ахрах, нэг л их одоо муу хүн шиг харуулдаг болмоор байна гэдэг.